инсулины дөжөр гэдэг юм чи аль зэрэг элбэг тохиолддог юм бэ? Маш элбэг тохиолддог. Маш элбэг Америкийн нэгдсэн улсын өвчний хэн сэргийлтийн төвөөс гаргасан судалгаагаар хамгийн их тохиолддог одоо эрсдэлт бол 88%. 88%-аар одоо инсулины дөжрөл гиперинсулинемийг ордог. За манад сая тэгэмдэр бид нэр нураагийн шинжилгээ, нураагийн нөгөө цогц онцлогооны шинжилгээ боловсрууллаа л да. Энэ маань одоо 3000 гаруй big data-н дээр бид нэр ажилласан гэсэн үг. Тэгэхэд яаж байгаа гэхээр бодисын солилцоонд өөх тосны солилцоо алдагдаагүй. За тэгсэн хэрнээсээ биеийн жингийн илүүдэлгүй. Ингээ хүмүүсүүдийг түгээд цоо ирүүл хүнийг авъя гэхэд бид нэр 5%. 5% одоо яг нь цоо ирүүл шинжилгээндээ ч ирүүл өөх тосны үзүүлэлтэн ч ирүүл биеийн бүтцийн шинжилгээний ирүүл гартал үлдсэн 95% нь одоо юу гэнэ биедэх өөхний агуулмж өндөрсөн, өөх тосны солилцоонд өөрчлөлт орсон, бүр тэр хийх л яах нь нүүрс усны солилцоонд өөрчлөлт ороод усны сахар ихссэн. Тэгээд хідэн зүрхний эрсдэл хавсарсан байдалтай байгаа. Тэгэхээр Монгол бараг 95% таа байна гэж ойлгож босгоор байгаа байхгүй.